та нарт уншаагүй дундаас нь орхисон ном байдгүй. Хүн болгон шуугаал бестселлер болоод байгаа номыг яг аваад уншихлаар нойр хүргмээр санагдчихсэн нь. Гэтэ энэ тийм ч муу зүйл биш, сайнны дохио байж болох юм. Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгт ном болгон өөрийн гэсэн цаг хугацаатай. Яг адилхан үг үсгнүүдийг өртсөн, адилхан хуудастай, адилхан бүлэгнүүдтэй яг нэг номыг хоёр өөр цаг үед уншихаар шал өөр ном шиг санагддаг тий. Миний хувьд яг тэгж санагдсан ном гэх юм бол Үлзий төгсийн үзхий хязгаар гэд ном байна. Энэ номыг би 10 жилийн өмнө уран зохиолынхоо хичээлийн шаардлагаар эхлүүлж исэн. Тэгээд эхний 10 хуудсыг нь уншаал хайж исэн. Ямар ч унших сонирхол төрөхгүйсэн тэр үед. Тэгээд саяхан энэ номыг уншсан чинь бүр намайг алмаар болсон. Энийг уншаад инээж байгаа, гуниглж байгаа, уйлж байгаа, юм л болж байгаа бүр энэ үг өгүүлбэрүүд нь бүр амиа ороод амьсгалаад байгаа юм шиг тийм дотн ойр санагдсан. Тэгэд яагаад ингэсэн бол гэж бодохоор хүмүүс номыг ертөнцийг харах цонх гэж хэлдэг юм. Гэтэ заримдаа энэ цонхоор харах гэхээр тэр цаадлах ертөнц нь хаалттай байж бас болд юм байна. Гэтэ энэ бас тийм ч муу зүйл гэсэн үг биш юм байна. Уншихаар нэг л анхаарал сарнаал төвлөрөхгүй, нэг л явж өгөхгүй байх юм бол тэр номны цаг хугацаа нь ирээгүй байна гэсэн үг байж болно. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр бидний үзэж харсан, мэдэрч туулсан зүйлс улам их болоод туршлагатай болоод ингийн хэрээрээ бид нар өөр хүн болж айжмаар өөрчлөгдөж идэг. Тэгэхээр бидний ирээдүйн хөлбөрт уншигдах гээд эдгээр уншаагүй номнууд маань вампир шиг бидний хүлээгээд байж идэг бахан. Яагаад вампиртэй зүйрлж ийнэ гэхээр одоо ном бол тавиур дээрээ ингээ байж хата аймгүй ид зүйл тийм үү. Харин бид нар энэ номыг аваад уншиж эхлэхээр энэ ном бидрийг баярлуулна, догтлуулна, гуниглуулна, бидний дотор байсан мартагдсан дурсамжуудыг сэдрэн, мартагдсан мэдрэмжүүдийг мэдрүүлнэ. Тэгээд яг амьгүй ид зүйл биш, яг уншаад ирэхээр яг амьтай ид зүйлтэй харьцаж байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөгтэй. Уншаагүй байх үед тавиур дээрээ амьгүй юм шиг байж ах боловч яг нээгээд уншихаар тэр уншиж байгаа хүний бодол, сэтгэл хөдлөл, төсөөллөөр баяжаад ам ордог болохоор яг вампиртай зүйрлж болох юм билээ. Тийм болохоор баахан ном цуглуулчаал уншихгүй байхын гээл өөрсдөө буруутгах жахаар бидний ном үргэлдээд шатаад устчихгүй л бол ингээл вампир шиг төвчээртэйгэр хүлээгээл байж байгаа гэд тайван байх хэрэгтэй. Хоёрт номын сан том байх тусмаа сайн. Хин нэгэн шалгагч ирээл манай гэрт цаа чи номын баяраараа хэдэн ном авсан. Дараа жил ихэд эдээсээ яг хэдийн уншсан, хэдийн уншиж дуусгасан, хэдийн дотоо орхисон гэл шалгахгүйгээс хойш авсан баахан ном ингээ уншаагүй л байлгаад байна гэд гэмтийн мэдрэмж авах ерөөсөө хэрэг байхгүй. Үнийг нэг жишээгээр тайлбарлая. Бид нар хизээ өвтгөө мэдэхгүй нэг гэртээ эмийн сан, эмийн хайрцаг бэлэн байлгадаг та. Тэр шиг амьдралд шийдэл нь олдохгүй, сэтгэл санаа зовоосон хэцүү асуудлууд тулгархад таны номын санд магадгүй тэр асуудлын шийдлийг нь бичсэн ном, эсвэл сэтгэл санаа чинь тайлбарлуулж тайвшруулах ном. Бүр эсвэл тэр асуудлаа давж гарахад сэтгэлийн хат өгөх, урам зориг өгөх тийм номнууд бэлэн байж гинэ л гэсэн. За өөр байдлаар тайлбарлах юм бол хүмүүс байраа, машина томруулна гэж ярьдаг штеп. За энэ нь амьдарч байгаа орчин нөхцлөө сайжруулах тухай ярьж байгаа бол сайн ном цуглуулах, сайн ном унших гэдэг нь толгой доторх асуудал шийдэх, сэтгэн бодох, төсөөлөх тэр орон зайгаа томруулж ийна л гэсэн үг. Таны одоо амьдарч байгаа энэ бодит ертөнцийг нэг ертөнц гэх юм бол уншиж байгаа ном болгон дотор өөр нэгэн шинэ ертөнц байгаа. Тэгэхээр эдгээр номуудыг уншсанаар таны тархин доторх ертөнц одоо байгаагаар хязгаарлагдахгүй өөр шинэ ертөнцөөр ингэж тэлж том болж байна гэсэн үг. За үүний хамгийн гоё юм нь юу вэ гэхээр одоо таны төсөөл дотор бий болсон энэ шинэ ертөнцөө штэ. Энэ ертөнц дотор ертөнцүүд нуугдж идэг. Хэрвээ тэр ертөнцүүдийг хайгаад олж нээж илрүүлж чадах юм бол одоо байгаа энэ бодит ертөнц дээрээ жинхэнэ тэр байр машиныг томруулах хэмжээний ухааныг, мэдлэгийг олж авах боломжтой. Гуравт зөв ном сонгох тухай. За одоо тэгэхээр яг ямар номнуудыг цуглуулах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Сайн номыг яаж сонгох тухай зөвлөгөө, мэдээллүүд,
Ер нь интернетээр түгээмэл байдаг болохоор арай өөр өнцгөөс нь ярьцгаая. Үүнд заавал бодолцох хэрэгтэй хэдэн зүйлс байна. Нэгт бестселлер болоод хүмүүс ярьж гинэ, шуугж гинэ гэд тэр ном болгоныг заавал авах ёстой гэсэн үг биш. Яг хүн болгон яриад хаасаа гудуулдаад ахаар сонирхол хөдлөөд уншмаар санагддаг. Гэхдээ сохроор шууд худалдаж авснаас эхлээд нэг шалгаад үзэх хэрэгтэй. Гарын өвгийг уншаад эхний хэдэн өгүүлбэрүүдийг уншиж үзээд ер нь хэдэн бүлэгтэй, зохицолборууд нь хэр том юм, дундаас нь ингээд хэдэн өгүүлбэр уншаад үзэхэд надад ер нь хэр таалагдж ингээд нэг шалгаад үзчих хэрэгтэй. Хэрвээ ингэж шалгасны дараа үнэхээр таалагдчих юм бол мэдээж авах хэрэгтэй. Хэрвээ за яах вэ? Боломжийн л ингэж бодсон бол нөх аваад хэрэггүй хойшлуулчих болно. Яагаад тэгэхээр биднэрт гэрт маань үнэхээр таалагдаад авсан зөндөө ном байгаа учраас за яах вэ? Дараа нэг уншиж үзчих болох л гэсэн номонд бол орон зай байхгүй байх. Хоёрт одоо унших ном болон ирээдүйд унших номынхоо тэнцвэрийг хадгалах. Яг одоо сонирхож байгаа сэдвүүд, амьдрал тулгарч байгаа асуудлын талаар яг одоо сэдвэн нэтгэвтэй байгаа номнууд авахаас гадна за ер нь энэ сэдв надад үнэхээр таалагддаг. Гэтэл энийг арай уншиж барахгүй хаа гэж бодсон номнуудаа авах хэрэгтэй. За миний хувьд тэгж зүрхшээж авсан ном гэвэл Илиада Одиссей байна. Бүр сэдв нь бүр үнэхээр сонирхолтой те тэр грекийн үлгэр домог баатрууд бүр кинон хүртэл бүр алмаар болдог штеп. Даанч энийг уншаад сууж ах цаг зааван ч юу илээ, эцээч уншаа илээ, ер нь ойлгох болов уу гэд нэг л халгаад идэгтэй. Гэтэл хямдралаар нь авцсан. Харин тэр надад агцсан гэж бодоод байгаа номдоо зориулаад одоо унших ном авсан. Энэ болохоор ингээ хүүхдийн ном л тоо. Эртний грекийн номгуудыг товчлсон, хялбаршуулсан ийм хөлбөр. Энийг болохоор одоогийн өөртөө зориулаад харин энэ хоёроо болохоор ирээдүйн өөртөө зориулж авсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр хитрхи их ирээдүйд унших ном авчих юм бол магадгүй халахсаар агаад юу ч аль нь ч уншихгүй магадгүй. Эсвэргээрээ хитрхи их одоо унших ном авчих юм бол уншиж амжихгүй байсаар агаад тэр сэдвээ сонирхоо болцсон, тэр сэдв нь идэвхтэй байха болцсон гэж болно. Тэгэхээр одоо унших ном болон ирээдүйн өөртөө зориулж авсан номоо жинлж үзэж агаад ер нь тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. За дүгнж хэлэхэд ном гэдэг би жилд хэдэн ном уншсан, тийм ном уншсан гэж гайхуулах, бусдад харуулах хэрэгсэл биш. Харин өөрийгөө улам сайн ойлгодог болох, мэдрэмжүүдээ гаргаж ирэх, өөртөөгөө ажиллах, сэтгэл зүрхээ сонсох, толгой доторх ертөнцөөд хэлэх гэх мэт илүү хувийн нандин тийм үйл явц байгаа. Тэгэхээр хинч алийг хэдэг уншсан, хэдэг уншаагүй ингээд тайлан нэхгүйгээс хойш номнуудаа хадгалаад байна гэж санаа зовлгүйгээр миний номын санд надад асуудал тулгархад намайг түших эдгээр олон номнууд байна гэж бодоод сэтгэл үе байх хэрэгтэй шүү. Таны тавиур дээр байгаа уншаагүй, дутуу орхицсон тэдгээр номнууд нь ирээдүйд танд шин санаа өгөх, тайтгарал өгөх, шинэ ертөнцийг нээж өгөх боломжууд юм аа гэж хараарай. Ирээдүйд уншигдах цагаа хүлээгээд маш төвчээртэйгээр өмнө хэлсэн яг вампир шиг хүлээгээл байж ах болно. За энэ бичлэгээ нэг гоё ишлэлээр дуусгая. Номд үнэн сэтгэлээсээ дурлсан хүн богинохон энэ амьдралдаа уншиж амжихааргүй олон ном цуглуулах нь мэдээжийн хэрэг. Нээж чарлахгүй тавиур дээр өрсөн сайн ном болбос нүүр их боломж, оюун санааг тайлгаруулагч хамгийн ухаалаг ханын чимэглэл юм. Дэвид Квамин